Хүн бол угаасаа маргаангүй сэтгэлийн амьтан. Гоё утастай ч юм уу, гоё машинтай ч юм уу болцохороо л ад жаргалтай амьдарч байна гэсэн ойлголт биш. Гоё байшинтай болцохороо биш. Хүн угаасаа хүссэн үсээгүй эхлээд сэтгэл нь босч ирж дараа нь тэр үйлдэлээрээ аз жаргалаа мэдэрдэг. Сэтгэл судлал гэж байгаа юм чинь сэтгэлийн хөгжил гэж байна. А дээрээс нь сэтгэлийн чиг хандлага гэж бас байгаа. Сэтгэлийн чиг хандлага нь алсыг харж байгаа. Чингис хааны хэлсэн үг л гэж ярьдаг шүү дээ, тийм. Алсын мөрөөдлгүй хүн, алсын зориггүй хүн ойрын зовлонгоос салахгүй гэж. Маш гоё үг байдаг, тийм. Тэгэхээр тэр сэтгэлийнх нь хүч нь тэр алсыг харахгүй байгаа үед ойрын зовлон угаасаа стресс салахгүй л байхгүй. Яг зүг сэтгэлээсээ би энэ 8-ыг хий. Би энэ гутлыг заръя. Би яг энэ нүүрсийг угааж агаад баяжуулж агаад олон улсад гаргая гэж сэтгэж байгаа тэр мандалагч нар. Холбоо харилцаа гэдэг энэ зүйлийг яг хоёр хүнийг хооронд нь үнэн сэтгэлээсээ асуудлыг шийдэе гэдэг. Тэр энэ сэтгэлийн чиг хандлах гэдэг бол арай л хол юм. Бид нар одоо сэтгэлийн чиг хандлагаар энийг гөрчи, энийг мөрчи гэж хийх юм бол нэг удаа яг мөнгө хийж магадгүй. Хоёр удаа мөнгө хийж магадгүй. Гурав дахь удаага чи яахаарахгүй хонхорд орно шүү. Нэг дипт орно шүү. Нэг жалганд орно. Тэгэхээр сэтгэлийн хөгжил гэж байгаа. Сэтгэлийн чиг хандлага гэж байгаа. Сэтгэл судлал гэж байгаа. Тэр энэ сэтгэлч нэг юм өнгөн хэсэгтэй. Энийг бол conscious mind гэж байгаа. Ил ухамсар гэж байгаа. Сэтгэлийн өнгөн хэсэг. Сэтгэлийн гүн хэсэг гэж бас байгаа. Энэ бол unconscious mind буюу далд ухамсар гэж байгаа. Далд ухамсар бол 24 цаг ажиллаж идэг. А сэтгэлийн өнгөн хэсэг бол сайхан амархаар инээхээр хайртай хүмүүстэйгээ хамт байгаар сэтгэлийн өнгөн хэсэг тайвширч идэг.